За энэ өдрийн минь тэрхэн мөндөд үзэгчтэй өнөөдөр хэдүүлээ ямар бичлэг хийх вэ гэхээр өнөөдөр хэдүүлээ хуваараа дугуугаа засгаж үзнэ. Яг гоо тим амар механикч бол мэдээж бол засахгүй. Аль болох өөрхөн хэмжээндээ бол засахыг хичээх болно. YouTube-с хэдэн видео бичлэгүүд бол үзсэн байгаа. Яаж дугуугаа засах бичлэгүүд үзсэн. Балконыхоо дээр ингээд дур талаас нь ингээд бичиж чинь хамтдаа одоо дугуугаа заснаа. Та бүхэндээ эхлээд дугуугаа танилцуулъя. За миний дугуй маань бол энэ Twitter TV 3000 гэдэг нэртэй дугуй. Яг нь тийм бол том дугуй бол биш. Яг нь ойр зурдаа бол яг бол ямар ч асуудалгүй байсан. Гэтэ мэдээ жижиг сажиг эвдэрлүүд гарсан байгаа. Тэгээд хэдүүлээ тэрийг нь засна. 26 инчийн дугуй. Иймэрхүү. За одоо та бүхэндээ нөгөө багжаа танилцуулаа. Тэгээд яг гол нөгөө засах дугуугаа засах ажилдаа орно. Бүр тэгээд автирк байгаа. Шотог үйж гин. Нөгөө гинжээ цэвэрлээд тэгээд буцаагаа тослоно. Тэгээд дахиад дэлхүүр үйж гин. Тэгээд бас нөгөө би нөгөө төмөр утсаа салгацсан байгаа. Дугууны төмөр утсаа салгаад яг учраас амар муудсан байсан. Тэгээд нэг мөсөн шинээр солио гэж шийдээд хэмүүгөөс захиалж авсан. Энэ нөгөө арт талд нь нөгөө ингэж хийхгүй бол яг ийм болчдөг. Энэ нөгөө салгасан хуучин төмөр утас нь. Энэ нөгөө саний жижиг нөгөө болт шиг юм хийхгүй бол муудах магадaltaй. Тэгээд энэс ахиухан авцсан. Юмыг яаж мэдгүй илүүдэхгүй гэж бодоод. Та бүхэн маань дуутай хүмүүс байх юм бол энэ багжийг заавал аваарай гэж зөвлөмөр байна. Нөгөө дугуй сэнсэрсэн үед бол энэгээр ингээд нөгөө чангалаад суллаад яг энэ хэсэг байгаа шүү дээ. Энэ хэсгийн застдаг зориултын яг тусгай багж нь бол энэ 26 инчэнд бол 13 нь бол надад таарч исэн. Тэгээ нэг мөсөн олон юм юутыг нь авсан дээр юм бэлээ. Шууд ингээд нэгтийг нь авчингууд таарахгүй ч юм уу тийм тохиолдол байж магадгүй гэж үзээд нэг мөсөн ингээд олон юутыг нь захиалж авчирсан байгаа. Энийг ч гэсэн нөгөө тэмүүгээс шууд захиалаад авцсан. Мэдээч бэлэг өмснө. Бэлэг өмсчүүд хийх бол гар тосмос болно. Юунаас эхлэвэ гэхлээр хэдүүлээ эхлээ шууд амрахнаас нь эхлэе явчих шууд нөгөө тослогоо тэгээд энийг үрээд болохгүй бол энэ хоёр болтыг салгаж байгаа тоормозоо авч байгаа тэгээд салгаад нэмсэн нөгөө spoke wrench-ээр нөгөө сенсорцын хэсгүүдэд засаад тэгээд нэмсэн нөгөө диск нь бохирдсон учраас энийг цэвэрлээд зүлгүүрээр зүлгүүрч жагаад хараа минь байхгүй болгож жоод тослоо тэгээ буцаагаа дахиад тарчна. Тэгээд урт талын нөгөө амарчин гэх юм уу машинаар бол амарчин шүү дээ. Мэдээж амарчин муудах юм бол донслогоо амар мэдрэг болно. Тийм учраас энийгээ тослоо тэгээ буцаагаа арчаад яачвал их зүгээр гэж бодож байна. Юу ч гэсэн эхлээд амархнаас нь эхлээд засаа явчихна. За энэ тосоод барьж жагаад энэ бохирдсон хэсгийг эхлээд альчуураар цэвэрлж агаад тэгээд тослох хэрэгтэй. Бид арчиж. Тэгээд ингээд тослоно. Тосолчоо тэгээ буцаагаад илүүдл тосыг арчиж аавна. Дугуйнхаа амарчин юм да одоо. Дугуйнхаа юуг засчлаа юу гэсэн ингээд тослол тэгээд арчиж. Хэрвээ тослохгүй ингээд яваад тах юм бол эн чинь ингээд гацаад ингээд донслогоог ингээд шингээхгүй хатуу явдаг болно гэсэн. За одоо гинжээ цэвэрлж агаад тэгээд тослоод тэгээд альчуураар арчина. Шот гүн.
энэ үр ингээд урж агаад тэгээс нэг хүмүүс нь дуугаа салгачаад яасан илүү дээр юм шиг байна. За нэг хүмүүс нь дуугаа салгачид үү тэгээд гинжээч яагаад тэгээд нэг хүмүүс сенсорцын юугаа чангалал тэгээ буцаагаад угсарчээ гэж бодож байна. Түлхүүрээр ихлэ 2 болтын суллана. Энэ доор түлхүүр энэ таарч магадгүй. Энэ таарна. Энэ таарч байгаа учраас энүүгээр нь сулж агаад салгачлаа. Энүүгээр ингээд сулж агаад салгана. За дуугаа салгачлаа. Nice. Одоо хийдүүлээ нөгөө гинжээ үрж цэвэрлж агаад тэгээ тослоо тэгээ буцаагаад альчуураар арчаад тэгээ дугууныхаа энэ спук гэж чангалаад тэгээ диск гэж жоохон зүлгүүрээр үрж агаад тэгээ буцаагаад тослоо буцаагаа арчина. Тэгээ буцаагаад энэ чинь угсраад тэгээд мэдээж төмөр уцаа тоормоцтойгоо холбоно. Үгүй төмөр уцаа урт тал руу шинээр солиод хийгээд тэг мэдээж нөгөө санийхаа тоормоцны яг энэ хэсэгт ингээд төмөр уцаа байрлуулад тэгээ чангалчихна. За эхлээд энүүгээр шотгоор үрж цэвэрлэнэ. Thousand years later. Нэг мөсөн дууга хийсний дараа ингээд гинжээ тусалчвал илүү амарх. Тэгээд арчаад ингээд ингэж эргүүлж байгаа. Тэгвэл одоо ингээд тусалчих юм бол жоохон. Яг нь ялгаа байхгүй л те. Гэтэ тэрэн дээр гэж би бодож байна. Одоо нэг мөсөн нөгөө spook wrench багчаар энийгээ чангалаад тэгээд нөгөө хар болсон энэ хэсгийг жоохон зүлгүүрээр үрж агаад тэгээд жоохон тусалж байгаа тэгээд арчиж гэж бодож байна. A few minutes later. Энэ хар нь бол арилахгүй байна. Зүгээр тослоо тэгээд арчиж идүү чих дэмэр. $2,000 years later.
Тэгээд хэдүүлээ нөгөө хоёр хавчтай юм байдаг гэсэн штеп. Нөгөө тоор моцлоход тэрийгээ бас үрээд цэвэрлжүүлэх зүгээр гэнэ. A few minutes later. Нэг нь нөгөө нэг нь энэ эндээс нэг гаргаж жагаад энийг бас зүлхүүрчж жагаад энд за альчуураа жоохон орхочоод ирээ. Та нар маань бичлэгэндээ хамтдаа агаарай. A few moments later. За зүлхүүр дээр жоохон ус тусааж агаад энэ хэсгээ өрүүлээрээ дээр баг. Ийм шүү. Тэгээ буцаага энэ лүү хийч. Ингээд соромцтой. Яг энэ талаар нь ингэж харуулж байна. Нэг нь хавчдаг яг гол хэсэг. Соромцтой учраас ингээд өөрөө нь алдчих. Тэгээ ингээд хавчна. Нийгмс нь дуугаа суйрлуулчаад нөгөө spook range багжаараа ингээд эргүүлж агаад чангалчидүү. Тэгээд бас нөгөө шууд нөгөө гинжээ ингээд эргүүлээд хоош нэг эргүүлээд тосолчвол илүү амарах. Нэг сумаар хоёр туулаа буудчих гэсэн үг. За юу гэсэн дуугаа суйрлуулчих. За одоо дуугаа суйрлуулчаад гинжээ ингээд тослоод тэгээд нэг ус ингээд дуугаа эргүүлж шалгаж агаад нөгөө spook range-ээр чангалуулаарай дээр гэж бодож байна. Одоо дуугаа нөгөө энэ ч нэ холбох нөгөө юу нэ. Энийг нь доош нь биш. Яг ингэж холбож жагаад тэгээд ингэж чангалчих. Нөгөө тал нь бас адилхан. Бас нэг анхаарах юм байгаа шүү. Нөгөө юу вэ гэхээр сайн ингээ холбоход нөгөө ингээ нэг бол нөгөө талын сулраад нэг бол наад талын сулраад яг ингэж тааруулаад яг ингээд тэгшин байхгүй бол нэг тал нь ингээд ийм нөгөө тал нь ийм зүүн тийш болцсон. Яг ингээд тэгшин байхгүй бол бас ингээд дугуйчин далий явна гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээр анхаарах хэрэгтэй юм биш. Ерөөхдөө дуугаас суйрлуулчлаа жоохон тестлээч. За одоо бол нөгөө арын тоормцоос суйрлуулад сайн нөгөө ингээ хавчдаг юм хооронд нь үрцэн шүү дээ. Одоо нөгөө одоо энийг суйрлуулчаад энд нь ингээд хоёр болтоор ингээд тогтоогоод ингээд суйрлуулчихна. $2,000 years later. За минийх тэр бол нөгөө spook range-ийн яг 13 таарч исэн. Тэгээд
13-аар нь ингэж хийж агаад тэгээд чангална ингэ. Судлах үед бол зүүн тишээ, чангалах үед бол баруун тишээ. Ерөнхийдөө энийг ингээд барьж байгаа л мэдэрж байгаа л яах нэг зүгээр. Ер бүр болохгүй бол нөгөө багч нь дээр юм шиг үлээ. Тэг нөгөө spook tension хэмждэг багч нь. За ерөнхийдөө бол энэгээр шууд хараа чангална гэдэг бол өстой бүтэхгүй юм байна. Амар хэцүү юм байна. Тэгээд тэр тусгай багж яг мэрэгжлийн механикч хүн энэгээр чангалж чадах юм байна ерөнхийдөө. Яг би нэг жоохон чангалж үзлээ гэхдээ энэ хэцүү юм байна. Гэтэ яг чангалж болмоор юм байна. Гараараа мэдрээд. Ерөнхийдөө гараараа ингээд мэдрээд аль нь суларцсан байна. Тэр хэсэг ингээд цэцгээ хичээсэн. Тэгээд жоохон дугууны ший жоохон гарцсан байгаа. Дугуугаа хийлчээ тэгээ хідүүлээ нөгөө хамгийн сүүлд нь төмөр хуцаа ингээд хийгээд холбоо чангалаад тест хийж үзнэ. Ер нь явдал хэр байна. За дугуугаа хийлээ дуусчлаа. Одоо төмөр утсаа ингээд холбоно. За энэ хуучин нь. Тэ жоохон ялгаатай юм биш үү? Юуг нь хараагүй юм байна. Энэ хамаагүй жижиг юм байна. Миний тэр төмөр утснаас харьцуулаад харах юм бол энэ иймэрхүү. Энэ талынх нь миний нөгөө дугууных энэ нөгөө тэмүүгс захиалсан. Тэр хитрхи жижигхэн болчоор тэр юмд нь тогтохгүй байж магадгүй. За би та бүхэндээ харуулъя. Нэг арт талаас нь ингэж хийж агаад ингэж юм бол зүгээр юм байна. Тэгвэл хэдүүлээ энийг хийчихье. Тэгвэл энэ рүүгээ хийгээд A few minutes later. 2,000 years later.
За нэг иймэрхүү байна. Нөгөө арт талын нөгөө яг нөгөө энийг нь холбож гүйцээгээд тэгээд хідүүлээ. Бүх дууныхаа засварыг дуусгах чинь. Дээдлийн энийг нь бас яах хэрэгтэй. Хэвтэрх гар. За одоо бараг дууныхаа 90 хэдэн хувийг нь дуусгах чад байж байна. Урт талаа нөгөө төмөр уцаа хийгээд нөгөө урт талынхаа энэ төмөр уцаа ингээ хийгээд тэгэд ингээ нааш нь гаргаж байгаа шүү дээ нөгөө арт талынхаа доормоц илүү гарсан хэсгийг ингээд дахиад ингэж авч жагаад тэгэд энээсээ ингэж хийгээд тэгээд дараа нь ингээд хоёр дараад тэг ерөнхийд нь бол дуусчих. Oh God! No, God, please, no! 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 Тэгэл нөгөө тесттэй хийн. Явдал нь хэр байна? Арын тоормоц хэр гайг болсон байна гэдэг тест хийж үзнэ. A few minutes later. За юутай ч гэсэн өөрхөн хэмжээнд бол дуугаа засгаж үзлээ. Маш сонирхолтой байлаа. Яг өөрхөн гараараа ингэж засах бол маш сонирхолтой байна. Хамгийн хэцүү хэсэг нь юу байсан бэ гэхээр нөгөө Spook Rancher нөгөө тусаа багжаар нь чангалах жоохон хэцүү байлаа. Тэгээд бас нөгөө төмөр утас нь жоохон илүү гарцсан. Тэрийг нөгөө бахиман жоохон дийлэхгүй байсан учраас би нөгөө хуучнаа төр зүр хийгээд нөгөө арт талын юм хийдгийн төр зүр ингээд засаад хийцэн байгаа. Part 2 удахгүй орох байх. Part 2 дээр нь би нөгөө яг нөгөө тусгай төмөр утас тасцтай багжаар нь авч агаад яг шинийгээ хийгээд тэгээд Spook-ээ дахиж чангалнаа. Нөгөө бичлэгийг үзэж агаад тэгээд чангалах гэж үзнэ. Тэгээ бас дуугаа тестлэж үзлээ. Явдал бол дэжүү. Тэгээд Part 2 удахгүй орно. Би дараагийн бичлэгээр бол илүү хүнд сонирхолтой илүү хүнд хэрэгтэй бичлэг хийхийг хичээх болно. Бичлэг таалагдсан бол та бүхэн маань нөгөө subscribe дараад лайка дараарай.